Сайн байцгаана уу? Юу вэ да? 50 хичээлдээ яваал. За би өөрөө үед одоо их л юм яриа энд бас хийдэг болсон байна. Өөрийгөө бас жоохон гайхаж сууж байна. Ямар ч байсан өнөөдөр энэ за нэг 5-6 жилийн өмнө бид нэг иймэрхүү арга хэмжээ зохион байгуулахад бол нэг дээдл нь 10 орчим хүн ирдэг байсан. 10 орчим. За бүр 10 байтугай 7-8 хүн ч байхгүй, нэг ч хүн байхгүй их олон өдрүүд байдаг байсан л та. Тэг өнөөдөр залуучууд ийм олноороо ирээд суучихсан. Тэр хойгоор ингээд суудлаггүй бас байгааг харахад бол надад бол маш их одоо гэрэл гэгээ харагдаж байна. Тэгээд их одоо ирээдүй бол их өөдтэй харагдаж байна. Тэгээд саяхан нэг хэд хоногийн өмнө Донд говьт 3 жил 3 хоног ажиллаад ирлээ. Мандалгов гэдэг одоо аймгийн төвд. Тэнд бас одоо залуучуудтай 2400 орчим залуучуудтай уулзсан. Тэгээд шөнийн бараг 11-12 хүртэл ингээл нутгийн залуучуудтай оройн одоо манлайлагч гэсэн залуучуудтай ярилцаал ингээд суухт бол аль хэдийн одоо ер нь залуучуудын төвшөнд бол аль хэдийн сэрчгсэн байна. Аль хэдийн ер нь бол маш аятайхан юм зам руугаа орцсон юм байна гэдэг юмыг бол олж харж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол нэг жоохон дэмжлэг за нэг баг зэргийн одоо тийм энэ орон зайгийн нээж өгтлийн юм л ер нь дутагтаад байгаа болохоос аль хэдийн залуучууд бол ерөөсөө бүх төвшөндөө их мундаг сэргийг болцсон байгаа байна гэдгийг бол олж харж байлаа. Тийм учраас би ихлээр бас өөрийнхөө танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр за би нэг өөрийгөө нийгэм талаас нь 3 зүйлээр танилцуулж болж байна. За нэгдүгээр танилцуулт бол энэ Лантон дохио гэдэг төрийн бус байгууллага 6 жилийн өмнө анх одоо үүсгэн санаачлаад өнөөдрийг хүртэл бол одоо яг л үндсэн ажлаа хүн яаж хийдэг тэрнтэй адилхан энэ хүчирхийллийн эсрэг за одоо энэ бага насны хүүхдийг хамгаалах дээрээс нь бол арай илүү гүн сэдвүүн хүн худалдаалах гэм тэрэг энэний эсрэг бол үйл ажиллагааг явуулаад яг 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Лантон дохио бол тийм учиртай төрийн бус байгууллага. За хоёрт болохоор Bright Mongolia гэдэг төрийн бус байгууллагыг байгуулад 3 жил болж байна. За тэгэхээр бид нар бол одоо мэдээллийн орон зайгаа яг өөрийнхөө найзуудын хэмжээнд авдаг болчиход байна л да. Одоо юу гэдгийг нэг 200 найзтай бол тэр 200 найз нь Facebook дээр юу шеэрлэх үү те яг хөө тэр болгоныг харж байгаа л баг одоо нийгэм ийм байгаа юм шиг ойлгодог бас. Тэгээ мэдээллийн орчин маань өөрөө биднэрт хар бараа мэдээллийг хэтэрхий өгөөд ирэх тусмаа бид нар бол өөрсдөө өөрийн мэдлгүй ингээд сүлдээ юмыг шүүмжилдэг ч юм уу те ямар нэг юмнаас нэг хар бараан зүйлийг нэг хайхдаг иймэрхүү одоо хандлага хүн нөлөөчдөг юм байна л да. Тэгэхээр Bright Mongolia гэдэг одоо зөвхөн эерэг, оюунлаг, зөв тэгээд одоо сайн сайхан зүйл хийж байгаа хүмүүсийг улам тод харагдуулдаг, улам тод одоо PR сурчлагыг хийж өгдөг, үн төлбөргүйгээр. Тэгээд ерөөсөө сайн сайхан юм хийж байгаа хүмүүсийг л улам илүү түгээгээд байдаг ийм залуучуудын одоо яг ийм ерөнхийдөө бол сэтгүүлчд за хөл мэдээллийнхэн за энэ янз бүрийн видео контент хийдэг гэдэг янз бүрийн хүмүүс нэгдсэн байдаг. Тэгээд энэ бол сайн дураар гэдэг ийм Bright Mongolia гэдэг ийм төрийн бус байгууллага байдаг. За тэгээд дөрөв урлаг гэдэг дэлхийн телевизэд одоо бас нэвтрүүлэг өмнө бол хүртэлдэг байлаа. Одоо бол зогсоод бараг хэдэн жил болж байгаа шиг байна. За нийгмийн талаас бол би нэг иймэрхүү 3 юмар өөрийнхөө төлөөлөж танилцуулж болж байна. Тэрний дараа бол одоо хувь хүн бизнес талаасаа бол одоо Jack's Coffee гэдэг кофений одоо ерөөхдөө нэлээд тийм юуны орон нутг руу их чиглэсэн сүлжээг ажилуулдаг. За тийм би бол одоо энэ кофег одоо хүртэл одоо сайхан уул нь бол зүрхт хэлсэн явж байна. Тэгээ кофег хэтрүүлэн хэрэглэснээр одоо 2 удаа одоо гайхамшигтай сайхнаар имлэг твтчихсэн тийм бас түүх байна. Кофег их хэрэглүүл имлэг твтнэ гэж. Зүрхний хэм алддаг, ходоодны сөөргөө гэдэг ийм хоёр хүчин байдаг. Аль аль бас тусч ирсэн. Кофег их хэрэглүүл бас хэцүү шүү. За тэгээд борцог ба сарны автобус ба амьдрал гэдэг одоо ийм хоёр ном гэж хэлэхээс би болж байгаа хичээд идэгин. Бичвэрүүдийн түүр гэдэг одоо нэрлэлчгээд билүү болох байх. Энийг уншиж ирсэн хүн ер нь байдаг уу? Байвал гараа өгчдөг. Айл нэг юм уу бас нэлээд. Тэгэхээр яг энэ ер нь бол блог. Тэгээд зүгээр чөлөөт бичвэрүүд гэж байна. Тэгээд сүүлдээ энэ маань хэвлэмэл төрөл рүүгээ орчхороо одоо Монголд бол одоо ном гэдэг байгаа. Ер нь бол self publishing гэдэг ийм төрөл байдаг. Одоо хүн болон хэвлэмэл бүтээгдэхүүн гаргаж болно гэдэг. Гэхдээ тэр нь ном биш ээ гэдэг. Тэгэхээр ном гэдэг хайрцагнаас нь хүний чөлөө сэтгэлгээг гаргаа ичхэр тухайн юм төрөвж байгаа хүний хувьд бол одоо илүү чөлөөтэй орон зайтай болчихсон. Ийм зүйлүүд байдаг л та. За тэгэхээр ямар ч байсан миний хувьд бол нэг иймэрхүү. Өнөөдрийн одоо
уулзалтыг бол би ерөнхийдөө та нарын талаас нэг 40%-тай, миний талаас нэг 60% байгаасаа гэж хүсэж байна. Ер нь бол эн чинь хичээл биш те, та нар өдөржингөө хичээл суугаад одоо зөндөө их явж байгаа байлгүй. Тэгэхээр аль болохоор та нарын илүү мэдээ гэсэн зүйлд надад хариулбал илүү утга учир нь бол илүү өндөр байх болно. Түүнээс биш би ингээл аягүй их зүйл яриул бас яриад болохоор те. За тэгээд за яг би ерөнхийдөө маш товчхондоо бол Солонгос улсад одоо анх орчуулагчаар суралцаад за Бээжинд бол 5 жил бизнесийн удирдлага гэдэг мэргэжлэр бол одоо сурсан бизнес. Тэгээд Америкийн нэгдсэн улсад бол хэлний чиглэлээр сураад ерөнхийдөө бол үр хүчтэй аяллыг бол нэг 4-5 жил хийжсэн тэр үед одоо Америкийн мужуудаар аялдаг тийм одоо зүйл байсан. Тэгээд ерөнхийдөө нэг 8-9 жил орчим бол одоо гадаадад анх байгаад за тэгээд 2012 онд бол анх одоо сүүлд их орондоо бол ирж исэн. Тэр хүртэл бол 8-9 жил бол нэг иймэрхүү байдлаар явж исэн. Тэгээ яг хаа миний хувьд бол одоо гэрээсээ гарсан нас нь бол нэлээд одоо эрт та нар одоо ер нь ойролцоогоор хэдэн настай байдаг вэ? 20. Сайхан хавар болол ямар бол тэ. За би нэг 15 настай байхдаа бол анх одоо гадаад руу явах тийм боломж нэг 3 сарын боломж анх гараад тэгээ Солонгос улс руу анх явах тэр боломжийг ашиглаад явж исэн. Тэгэхэд бол яг миний амьдралд нэг би 2 газар эргэлтийн цэг надад байж гинэ гэж харж байгаа. Нэг нь бол тэр 15 настай байхад одоо гинт Солонгос явъя гэж шийдвэр гаргасан. Мөч дараа нь бол Лантон дөхөө гэдэг төрлийн хүмүүс байгууллагыг анх эхлүүлсэн тийм зүйлүүд байгаа. Тэгэхэд бол одоо монголчууд бас нэг айхтар гадаад руу явахд тийм амар байс байгаагүй л дээ. Тэр чинь одоо 2003 он гэдэг чинь тий. Тэгээд манайх ч гэсэн бас нэг айхтар том боломжтой биш. Тэгээд аав нэг тийм 3 сарын хугацааны боломж байна гадаадд сурах. Тэгээд цаашаа чи өөрөө төлбөр мөнгө олоод явж чаддаг бол одоо чиний энэ чи одоо гарц байна гэх. Тэгээд бол анх явж исэн. Тэгээд нэг мэдсэн 8 жил ингээд ирэхэд явсан байдаг. Тэгээд яг хуу за энэ мандлагад за ер нь бол яг зүгээр клубын нэлээд олон төрлийн клубүүдийг үүсгэн байгуулж исэн. Одоо үүжгэн гэдэг нэртэй өглөөний клуб байлаа. За тэгэл янз бүрийн Jack Tour, Coffee Mongolia гэх. Тэг яг энэ дээрээс зүгээр нэг юм харахад бол нэг түүх хуваалцъя. Би бол одоо тэр борцог бас харнаа гэдэг зүйл одоо яагаад өнөөдөр ном болоод ийм болсон бэ гэхээр ер нь бол яг өөрийнхөө ингээд хийжсэн зүйлүүдийг арай амжилттай гэж харагдаж байгаа зүйлүүдийг харахад бол маш их тийм бусдын одоо хамааралгүйгээр тууштай хийжсэн юмнууд маань амжилтанд хүрсэн байна гэж би хараад бусдын хамааралгүйгээр тууштай. Би бол ерөөсөө маш их юм бичдэг байсан. Айгүй их бичих дуртай. Тэгэл ерөөсөө багасаа л ингээл ганцаараа юм бичээл энэ. Тэгэл миний Бээжинд оюутан багтаа амьдарч ирсэн өрөө байгаа юм л та. Тэгээд энэ яг ер нь бол гадаадд бол янз бүрийн юм үзэн л та. Энэ бол харахад бол одоо нэлээд сонд урсамжтай байр. Энд маш тийм одоо харамч нэг 80 хэдэн настай хятад өвгөнтэй би амьдарч таараад одоо айлын хажуураа түрээслэн шүү дээ. Тэг яг нь өрөөнд нь болоод ингээд гэрээ энтер хийгээд түрээсээ одоо барьцаагаа өгөөд орцсон чинь. Харсан үнэхээр аимшигтай харамч. Тэгээ тэр харамч нь яаж илэрч ийм гэхээр ингээд анх дөнгөж орчоод ингээд шүн одоо босоод 0 бийсчихсэн чинь ингээд 0-ийнхаа хаалгыг онгоолгоо гараад ирсэн чинь нэг юм өвгөн зогсож байгаа. 3 цаг явж шүнээ. Зүгээр амар цочоод юу та гэсэн чинь чи ингээд юу чинь усаа ингээд дутуу хаагаад ингээд дүг гэдээ уграад дэш үү. Бараг аимшиг гэр шиг тэ. Тэгэл нэг удаа шалгалтанд ороод гараад ирсэн чинь 32 дуудлага ирсэн. Нөгөө эзнээс эргээ залгасан чинь чи 2 ширхэг өндөг байсныг идсэн үү байна. Өгч нь байна. Би яалтчгүй тэр 2 ширхэг өндийг идсэн. Тэгэл ерөөсөө тэр үед бол одоо харахад илгийн л дээ ингээд бүх мөнгөө өгөөд утсан. Тэр байрнаас гарч чадахгүй тэгэл бараг хятад хэл муутай хүртэл баг 3-4 хуудас зовлон битсэн байдаг байхгүй. Та миний зовлонгоо ойлгооч те би ингээд гадаадаас ирсэн юм аюут та битгий намайг ингээд байгаа ч гэлстэй ингээд оо зөөрч зөөгөө хүртэл оруулаад байна авч өгсөн байд. Тэгээ яг одоо тэр захиа байдаг уншихад айгүй нэттэй хятадаар ингээд бичсэн амар ингээд хэл сайжирсан байхад бодвол тэгээ яг энэ өөр айгүй хөвгтэй энэ өөр тэгээд энд би ерөөсөн маш олон жил юм бичсэн байхгүй ингээд надад нэг зуршил байна одоо орой болгон ерөөс яг унтахынхаа өмнө заавал ингээд юм бичдэг. Тэгээ бичээд тэгжиж нойр хүрнэ. Тэгэхгүй бол ингээд энэ замбраагаа бодлоод ингээд өсчээд байдаг толгойн дотор. Тэрийг бичээд ингээд ямар нэгэн хэлбэрт оруулаад устгачаад унтаад өгдөг. Тийм одоо зуршил байж. Тэгээд
би бол энэ доктороос айгүй их тэгж юм бичдэг байсан. Тэгээ ингээд өөрөө ганцаараа бичээд байхаар сүүлд хүнд нэг хэлбэр тогтдог юм байна л да. Тэгээ нэг сүүлд нь одоо блог хөтлөж эхлээд blogspot.com дээр тэгээ нэг 6 жил юм бичгэд бол ойролцоогоор нэг 7 хүн уншсан байт юм л. Тэр 6 жил болсон. Мангар амжилтгүй те. Гэтэ үнэндээ тэрийг бол одоо хэнд ч уншуулах гэж бол бичээгүй. Угаасаа хүнд ч хэлэхгүй байгаа шүү дээ. Тэр 7 хүн харин ямар юмнаас орж ирсэн би бол ойлгохгүй. Тийм. Тэгээд тэгээ ингэж явж байгаад яг юу яалаа л та одоо Facebook гэдэг юмыг ашиглаж эхэллээ л. Одоо бол Facebook бол одоо их л сонирхолтой иргэний одоо сэтгүүл зүй те айгүй сонирхолтой хэлбэр болчиход байна л да. Анх би чинь 200 найзтай байсан Facebook дээр. Одоо 100 гаруй мянган тийм followers гэдэг одоо хүнтэй болцсон байна. Би ч нэг амар гоё царайлаг биш те, нэг амар гоё биетэй биш те. Одоо гоё загвар өмсдөг, гоё хувц өмсөд энэ тийм зураг тавьдаг биш те. Тэгэхээр миний хувьд бол ийм гоё сэтгэлгээний найзууд ахгүй одоо үсэл бодол нийлсэн найзууд 100 мянган тоонд хүрч ийн гэдэг бол одоо надад бол айгүй тийм гоё үнэтэй санагддаг. За тэгээ яг бараг 10-аад жил ингээд юм бичдэг. Цай ууж байгаа юм шиг юм бичдэг болсон юм чи Facebook дээр ороод ирэхээр нөтгөө бичдэг юм байна л да ингээд бичээд. Тэгээ эхлээд ерөөсөө анзаардаггүй. Ингээд явж исэн чи нэг харсан чи өө тэр доогуур л хэрүүл болж байна. Юу ч гинэ одоо ингээд тэр одоо коммент гэдэг юм анх одоо өнгөж штэ тийм тэгсэж л одоо хэвээр ингээд шууд ингээд хүн чинь төсөөллөөр юм бичиж болдог тийм огт байхгүй нэг бичиж болдог. Яг намайг гэж ойлгоод тийм загнаал тэгс чинь тэнд дахиад нэг хүн гарч ирэл намайг өмөөрч юм. Өнөө хоёр хоорондоо хэрэлдээ тийм. Мангас хөгжилтэй орон зай тий. Тэгэл яг ингээл яг бичээлээ. Тэгээ нэг харсан чинь нэг тийм постыг 10 одоо 1000-аас дээш хүн шеэр хийсэн байсан. Тэгээд айгүй сонирхолтой санагдаад ямар зүйлийг хүн 1000-аас дээш одоо шеэрлэх үгээ бодоод тэгээ ороод харсан чинь оостаа ингээд хүнд хэрэгтэй байна ингээд найз найзгаа меншн хийгээд биччихээ. Тэгээд ингээд нэлээд хэдэн тийм пост байхаар. За одоо би бас нэг жоохон хүнд хэрэгтэй юм хаяа бичээд байгаа юм болоо да гэж жоохон өөрийгөө тоongутаа тэр үеэр бас миний төрсөн өдөр болж таарад. Тэгээ бүх бичсэн юм нийлүүлсэн чинь 200 хуудас юм болчих. Тэгэхээр нэг найздаа дизайнер найзаа тийм номи чи энийг ингээд нэг юм болгоод өгөөч гэх. Тэгсэн чинь ингээд хөрхийн юм хэвлэхэд бэлэн юм гаргаад өгчлээ. Ямар зураг мургал байхгүй юм чинь амархан 2 өдрийн ажил. Тэгэд өнөөхөөс нэг хэвлүүлээд тэгээд энэ интер ном дээр би одоо төрсөн өдрөө Боорцог ба Сарнай гэдэг ном нээж өглөө. Тэгээ Боорцог ба Сарнай гэдэг ном одоо ном гэж одоо тэрийг нээгээд тэгээд ингээд нэг найзуудтай бэлэглээд нөгөө нэг хагашруудаа Боорцог аваачсан ингээд бахан Сарнай марнаа тавьчихсан. Сүйдээ цаймаатай айгу сонд төрсөн өдөр ирсэн. Тэгс чинь 2 3 хоногийн дараа залгасан. Ган жохлон зохиолч юу гэл гэж. Юу гэж хэлэх юм мэддэггүй те. Тэгсэж таны ном зарагдаад дуусчлаа. Та дараагийн одоо номоо нэмж авчиж өгөө. Тэгээд ном хэвлэвэ. Тэгээ ном хэвлээд өгцөн дахиад аваад байлаа. Тэгсэн чинь номын баяр гэх юм бол номын баяр дээр очиод тэгсэн чинь амаа одоо нэг аялагч амаа бит хоёр ийм одоо яамны аялал жуулч соёл аялал жуулчлалын яамны гэдэг юм одоо амар жуух энэ төр өгч байна. Тэгэл энэ бест селлер мэлэр болоо. Амар ойлгомжгүй би нэг тийм хагас бие тоох гэдэг юм шиг те. Нөө зохиолч гэдэг нэр хаяа айтайхан сонсогдоод байгаа юм шиг. Тэгээ байжсэн яг дараа нь бол би юу яасан л та. Энэ self publish гэдэг юм болсон л та. Солонгосууд ингээд нэг годамжинд явж исэн чинь нэг юм маш их номтой хэдэн километр үргэлжилсэн. Дандаа юм жижиг том номын дэлбэртэй годамж руу яваад орсон. Тэгээд тэр ороод ингээд энэ ном ямар үнэтэй юм гэж энэ ном биш ээ гэдэг. Энэ юу юм гэж чинь энэ бол self publishing. Анх удаа тэр үгийг сонсч байгаа self publishing. Тэгээ энэ ямар учиртай гэсэн чинь үгүй энэ ингээд хүн болгон өөрийнхөө хүссэн юмыг бичээд 5-аас 10 ширхгийг хэвлээд өгч болд юм аа. Тэгээд нөгөө нэг том жинхэнэ номын одоо том зах зээлээс найруулагч зохиолч тэр энд сууч шүрдэг гэж. Энийг бол хинж гаргаж болно. Тэр номын зах зээл бол ондоо. Тэгээ нөгөө том одоо янз бүрийн зохиол бичдэг найруулагч энэ төр чи хурж ирээд тэндээс одоо сууч шүрдэг. Тэгээ self publishing анх 1939 онд The Joy of Cooking гэдэг ийм номыг одоо нэг тийм тоогооч тийм одоо бүх хоолныхоо рецептийг бичээд тэгээд ингээ хэвлэлсэн чинь 16 сая ширхэг борлогдоод тэгээд одоо тэр хүн маш их ашиг олсон. Тэр маш олон хүн тархсан. Тэгээ энэс хойш бол номыг одоо хэвлэмэл бүтээгдэхүүнийг заавал утга зохиолын уран зохиолын хүн биш
Зүгээр энгийн хүн юм бичиж болдог. Тэрийг худалдаж болдог гэсэн анх одоо юм үүсэж байгаа юм л да. Тэгээд одоо юу гэдгийг Harry Potter шиг юм уу, Chicken Soup шиг юм уу одоо бүгдээрээ бол хамгийн анхны эхлэл одоо демон бол self publishing-аар эхэлсэн байж. А тэрний дараа бол эн чинь ном болж байгаа тийм. Тэр нэг ийм орон зай байдаг юм байна гэдэг. Ингээд бол өөртөө санаа авч байгаа. За би бол зохиолч биш юм байна. Би номч гаргаагүй юм байна. Би бол self publishing. Тэгэхээр би ерөөсөө номын зах зээлийн номын одоо шүүмж хүлээж авахгүй, утга зохиолын шүүмж авахгүй. Би бол зүгээр юм чөлөө сэтгэлгээний бичвэрийг бичээд үтцсэн юм байна. Тийм учраас ерөөсөө хамаахгүй. За энэ бол эхлэл яриа байлаа. Тэгээ өнөөдөр бол би ерөнхийдөө одоо маш товчхон нэг хоёр зүйлийн талаар л ярина. Хоёр зүйлийн талаар. Тэгээд энэ бол миний ачаа гол зүйл. Тэгэхээр яг би өөрийнхөө ямар ч аюу бодож явдаг тийм хүн гэдэг бол ярьж өглөө. Түрүүн би эргэлтийн цэг гэж ярьсан. Эргэлтийн цэг гэдэг. Тэгэхээр за бид нар бол энэ харууд дээр нэг 70-80 жил юм ингээд шуураад өнгөрч байгаа салхи байж болно те. Одоо гэхдээ бидний амьдрал ямар нэг утга учиртай байх хэрэгтэй. Одоо хэн нэгэн хүмүүс амжилт гэж нэг зүйл үүсгэсэн. Нэг бол юу гэдгийг те. Энэ бол гоё сайхан гэдэг үзэмж үүсгэсэн. Тэрийг хүмүүс дагаад явж байгаа. Гэхдээ бас тийм биш байж болно ер нь. Одоо юу гэдгийг бид нар бол өөрийнхөө амьдралыг өөрсдөө бүтээх хэрэгтэй. Өөрийнхөө хамгийн бие нарууд дээр юу хийх гэж ирсэн. Яагаад би энд байгаа? Яагаад би өдөр болгон юм хийгээд байгаа? Яагаад миний өдөр болгон зүгээр л өрөөд байгаа? Энэ бол нэг бас сайн бодож үзэх хэрэгтэй шүү. Тэгээд би эхлээд надад Монгол 12 он ирж нэг айхтар том зөвсөн байгаагүй. Сургуулиуд төсөөл одоо ажиллаад байж байгаа. Тэгээд яг нэг өдөр зүгээр 5 минутын зүйл баа. Би ажиллаад хараад үзэсгэлэн шиг яаж байгаа. Өнгөрч явах. Ийм хүний яаж байгаа байна. Энэ хүн бол энэ хөлний гар нахгүй. Хамгийн гол хүний наймаг зогсоо гэдэг юм та зүйл бичсэн. Тэгээд би өнгөрөө явчаад зов тусаад юм хүний наймаг болоо шүү дээ. Энэ хүн юу гэсэн. Тэгээд ингэж очиод бол юмдээс одоо ярилцсан шаардсан. Тэр үед бол цагдаагийн нэрээр бичсэн юмсаа ярил ийм хэвчээс. Тэгээд анх би энэ дээр очиод цаяараа гэдэг зогсож байгаа юм гэж асууснаас бол өнөөдрийн миний бас яагаад хамгийн урт зогсож байгаа гэдгийг анх их усэр бол юмтай холбогдож байна. Тэгэхээр юу гэж харах вэ гэхээр энэ хүн бол одоо оройн бол би гэрт нь очиж бол уулзсан. Тэгэхэд бол одоо миний амьдрал одоо шоконд орохоор зүйл хэлж байгаа. Тэр нь бол Taken гэх кинон дээр зөвхөн үзчихсэн хүний наймаг гэдэг зүйлийн талаар надад өөрийнхөө амьдралаар ярьж өгч. Одоо өөрийнхөө жоохон охиныг бол хулгайлаад тий. Энэ бол эхлээд бол та нар итгэхгүй байж магадгүй би ч гэсэн итгээгүй. Одоо авч яваад одоо энэ хойдлын дарихийн бэлгэсэлхийн уул гэдэг уулын ингэрт бол нэг шавар байшин дотор 4 охинтой цуг хороод одоо хоригдчихсэн өрөө нь бол тэр харагдаж байна л да. Одоо ийм газар бол хороод за тэгээ бэлэн гойн одоо хоолны үрцээ одоо хаягдлаар хоолдог. За шүн болгон аваачиж худалддаг. Худалдахдаа нэг шүн 5-7 одоо хүнд худалдана. Ойролцоогоос 50-70 мянган төгрөгийг удаад авдаг. Улаанбаатар хотод ингэж худалдаг 16 цэг байна. 6 жилийн туршид энэ охиныг зарж мөнгө олсон байна. Тэгэд аимшигтай нөхцөл байдлаас энэ хүн бол охиноо олж авсан. Түүний төлөө бол Ирээ хот руу 2 удаа явж ирсэн байдаг. Тэгээд би бол анх энэ сонсчод итгэдэггүй. Та би одоо нүдэрээ харахаас нааш итгэхгүй. Тэгээд бол шөнийн цагаар одоо намайг ихтэй хоёр тэр машиныхаа юг боогод тэр номерыг нь одоо алгуулж жагаад тэгээд очиж бол яг тэр хохирогч охинтой болон хаваалцчихсан. За энэ бол одоо гаран дээр соригноос ахуулаад тэр тамлагдчихсан бүх тэр юмыг бол өөрийнхөө нүдээр хараад хэдэн цагийн турш одоо яг ямар 6-7 жилийн турш яаж тэр охиныг зарж ирсэн энэ болгоныг бол өөрөөс нь сонссон л та. Ингээд бид хоёр салчиж байгаа. Тэгээ би бол амар их бодолд орж байгаа да. Би юм нүдээрээ харчлаа те. Хоёр л юм байгаа л да. Нэг нь энэ надад хамаатай бай те. Би одоо ямар хуулийн хүн биш, би ямар нийгмийн ажилтан сэтгэл зүйч биш. Энэ бол энийг бол тэгэж надад ямар ч нөлөө байхгүй. 200 найз байна Facebook дээр. Нөгөөх нь бол би ямар нэгэн жоохон ч гэсэн энэ туслах хэрэгтэй гэсэн бодож. Нэг амар өөрчлөлт хийн гэж ерөөсөө анх бол тийм итгэл байхгүй. Тэгээд хуулийн нэг чи YouTube дээр тавьчихгүй би асууж та яаж ийнү вэ? Би бол цайрсан. Би одоо эцсийнхаа тэмцлийг хийж байгаа. Чи залуу хүн байхгүй бол
бүх юмыг ярив. Тэгээд нэг юм жижигхэн камер тавьж агаад одоо та нар YouTube дээр хүний 8 Монгол гэдэг. Ер нь хүний 8 гэж бичгээд эхний 3 бичлэг нь бол миний хийсэн бичлэг байдаг л 6 жилийн өмнөх миний бичлэг. Тэгээд ярва ингээд ер нь бол тэрнээс өмнө хүртэл бол хүмүүс хүний 8 гэдэг бол ийм хийсвэр зүйл. Тэр хүн бол анх удаа энэ хохирогч хүн гарч ирээд аав нь өөлээд ээж нь өөлээд миний охиныг ийм цэгүүдэд те энэ гэр хорооллын бол ингэж зарж исэн байна гэдэг ярьсан. Шөнийн 11 цагт энэ бичлэгийг би YouTube дээр тавьчихсан. Өглөөний 7 болоход 11,000 үзсэн байсан. 11,000. Тэгээд нийгэмдэр энэ асуудал одоо юу гэдгийг баг жоохон танигдаж эхэлж ирсэн. Тэгээд тэр 10 сарын 24-ний өглөө нэг сарын дараа бол ганц зэрэг гэдэг хүнийг бол гадны нөлөөтэйгээр амийн орсон. Одоо устгасан байхгүй болгосон. Тэгээд тэр өдөр над руу цагийн үрдээс залгасан. За чи хамгийн сүүлийн 1 сар юутай орхон байсан юм бэ? Энэ ганц зөрөгтэй орхон байсан юм бэ? Чи орой цагийн үрдээ шууд нэвтрүүлгээр энэ болсон бүх юмыг яг одоо үнээр зөрөгтэй хэлж чадах уу гэж. Чамайг оруулж байгаа нь би өөрөө эрсдэлд орж байгаа шүү гэдэг одоо MM-ийн дэлхийн дарга бол тэгэхэд хэлж байгаа. Тэгээд орсон. Ороод одоо тэнд прокурор одоо тэр иргэний бүртгэл тий ашиг сонирхлоор холбогдсон байсан төрийн болоод гэмт хэргийн бүлэглэлүүдийг нэр устдаа тэгэхэд бол 21 аймгаар одоо гарч байгаа нэвтрүүлгээр шууд хэлчихсэн. Тэр өвөл бол одоо амаргүй тийм дарамт шахалтууд бол нэлээд одоо хүн дэлбэрээр ирсэн. Ар гэрээс авахлаад 20 хүнд бол ер нь бол эхний нэг өвөл за тэр эхний 2 жилийн хугацаанд бол тиймэрхүү юм бол тасраагүй. Манай офисыг одоо очиод идлээл те сүйтгэгч гэдэг юм янз бүрийн сүүлд нь бол юмуд гарч ирсэн. Тэгээ яг хоо нэг зүйл байгаад байна. Одоо энэ хүн амиа алдахтаа бол нэг тийм за миний болохоор л нэг лантуу шиг юмар ингээд дохио өгөөдөө зөгчөөд тэгээд амин ирсэн гэж би бол хардаг. Одоо та нар сэрэлчээ те та нар саяхан гудамжаар дүүрэн таншааны хүүхдүүд байсан. Өнөөдөр усан тайсан мэт хаашаа алга болсон те. Өнөөдөр яг нүдэн дээр чи амьдарч байгаа хотод чи юу болж байгаа. Эргээ та нар энд чинь та нарын хүүхдүүд чи амьдрах юм уу? Та нар одоо сэрэг цагчин болсон гэдэг. Одоо ийм зүйл бол тэгэл лантон дохио гэдэг нэрийг анх энэ том сэрэмжлүүлэг байна гэж ойлгож ингэж болон хөгж ирсэн. Тэгээ яг эхлээд бол бид нэр эмгтэй гишүүнчлэхөө хэлсэн. Одоо ирчүүд одоо хүчирхийллийн эсрэг ирчүүдийнхаа урайлж тэмцэхтэй цаг нь ирсэн байна гэсэн ийм одоо юугаар тэгээд энэ яг энэ хүний нас орсон газар бид нар бол бас энэ зүйл амилж байгаа юм л да. Энэ тэмцэл амилж байгаа. За тэгээ яг эндээс бид нар одоо юу гэдгийг юуг харж болох гэдэг юм гэхээр за миний хувьд бол тэр хүн одоо нас ороод тэгээ би бол өөрийнхөө хийж исэн ажил юмыг орхиод одоо яг энэ лантон дохио гэдэг тэр бас байгууллагын фул таймын ажилтан одоо цалин авахгүй бол 5 жил одоо хүртэл би ер нь цалин авч үзээгүй л дээ. Тэгээд 6 жил ингээд яг л ажилдаа явдаг юм шиг гараал ажиллаад ингээл бол ирсэн. Яг энэ бол хүмүүс нэг амар уярлын юм ярихад би дургу. Амьдралыг хөөрхөн дээш нь татцсан те. Одоо миний унж байгаа машинаас арай дээр машин унтсан. Одоо миний амьдарч байгаа байшингаас арай дээр байшинд амьдарчсан. Гэхдээ яг л ганжхтан гэдэг хүний гэл одоо илүү болгоцсон л би амьдарч байгаа юм. Тэгтлийн 6 жилийн дотор бол бид нар бас үнэхээр өөрчлөлтийг тодорхой хэмжээнд хийж чадсан. Жишээ нь бид нар одоо юу гэдгийг нэгдсэн үндэсний байгууллага, аль бие усны бүртгэлтэй төрийн бус байгууллага болоод олон улсын хэмжээнд ажиллаж эхэлж байна. Америк нэгдсэн улсын Виржиниа мужид салбар байгууллага байгуулад тэнд бас одоо нэлээд том баг бүрдсэн байна. Ид шидийн орон гэдэг бүртгөөрнөр бол одоо 2 тэрбум орчим төгрөгийн Монгол улсын хүүхд хамгааллын төлөө тавьдаг төсвөөс 2 дахин илүү хэмжээний бүтээн байгуулалтыг одоо олон нийтийн дэмжлэгээр менежмент хийж зохион байгуулж босгоод одоо бас 100 хүүхдийн амьдралыг аваад явж байна. Эргээд нийгэмдэр энэ хүн худалдаалах гэмт хэрэг, за энэ булгаан масаж, энэ бие уул гэдэг юмнуудын дандаа нуугдсан байдалтай байж байгаа энэ зүйлүүдийг хүмүүс эрэг гэхээсээ илүү одоо амархан ойлгохоор тэр хүмүүс үнэхээр өөрсдөө хамаатай гэдгийг мэдрүүлэхээр нөлөөллийн ажлыг хийхэд бол лав би 1000-аас дээш нь хүний 8-ны холбогдлолтой постыг бол би тавьсан юм 6 жилийн хугацаанд. Тэр энэ бол тодорхой хэмжээнд нөлөөлөл. Юугаар энийг дүгнж болох вэ гэдэг анх бид нар сайн дурын ажилтан, сайн дурын гишүүн авъя гэдэг одоо энэ IT парк дээр нэг газрын офис гуугаад нэг сар бүтэн суухад ерөөсөө огт хүн ирээгүй баг 20 хоног байдаг. Тэнийг юм шиг ерөөсөө л орой сууж л байдаг. Ямар ч хүн ирдэггүй тийм ивент Facebook дээр ивентээ зарлцсан ингээд сууж. Тэгтээ нэг ч өдөр нь буцаж гэрлүүгээ явааг.
хүн ирнэ гэдгийг бид нар мэдчихсэн. Сүүлд бид нар сайн дурын гишүүний эсэлт авахад Монгол Улсын багш их сургуулийн хамгийн том танхим багтсангүй. Тэрний өмнөхдөр бид нар энэ мөсийн шүтээсийн заалыг бид нар 5 удаа сэлгэж оруулсан хүүхдүүд. Сайн дурын гишүүнийг бүгд жигсаад 5-6 цаг хүлээгээд орж ирээд анкет бүгэлсэн. Энэ бол 5 жилийн өмнөхтэй харьцуулахад бол амжилттай байна. Амжилт. Энэ бол хүмүүсийн нөлөөлөл, хүмүүсийн хувьд бол энэ асуудлыг ойлгочихжээ гэсэн. Тэгэхээр яг хоо товчтой байдал өөрөө бас чухал. Одоо хүн ер нь бол ингээд хүн намайг яаж дүгнэж байгаа, би яаж харагдж байгаа гэдгээр амжилттай их одоо юу яах гэдэг. Амжилтыг одоо юу гэдгийг дүгнэх гэдэг. Одоо жишээ нь ийм арга хэмжээ зохион байгуулалтын шинэ юм CD-ийн гол энд 10 хүн мөрөөд ирэхээр амжилтгүй болоод заал дүүрч юм уу амжилттай гэж зүйл бас байхгүй. Нэг хүн ирсэн ч гэсэн илтгэлээ тавих л байна. Нэг хүн ирсэн ч гэсэн. Нэг ч хүн ирээгүй байхад би 20 хоног сууж исэн гэж ярьж штэ. Энэ 10 хоног хүн ирээд чиний мундаг 100 хүн ирээд одоо мундаг бүр илүү мундаг болох юм бол чамд өөрт чинь ямар ч амжилтын цензур алга. Чи өөртөө үнэж биш байна л гэсэн. Чи үнэхээр мундаг гэж бодож байгаа юм аа өөрөө ганцаарч болтгоо хийгээ сууж байгаа гэсэн. Дараа нь бол энэ манлайл үүсдэг. Түүнээс биш юм анханасаа айхтар мундаг болдгоотой адилхан. Тэгэхээр юу гэдгийг би нэг оролцол юм яриад байна л да. Одоо тэр ном бичдэг те одоо бестселлер гэдэг за тэрийг хүн мундаг гэж ойлгодог бол амжилт гэж хардаг бол одоо юу гэдгийг тэрнээс өмнө баг 10 хэдэн жил ямар ч уншигчгүй бичсэн байна те. Жишээ нь ихэд одоо Лантон дохоо гэдэг анх эхлэхдээ бол бас нэг тийм амархан байгаагүй. Бид нар ч одоо офисгүй 2 жил явж илаа. Зөвгийн балтай усуугаал захиалга өгсөнгөө гэж хөөгдөл ингээл одоо хэсэл явдаг. Тиймэрхүү л байсан. Тэгэхээр одоо юм бол нэлээд тийм цаг хугацааны өөрөө харуулдаг л та. За тэгээд энэ нүдэнэ гэд харж ирсэн байна. За тийм. Яг хоо энэ нүдэ ер нь бол олон нийтийн одоо бол залуучууд энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр залуучууд бид нэр эрх мэдэл улс төр одоо тийм хэмжээнд биш зөвхөн иргэний нийгмийн нөлөөллийн хэмжээнд бодлогын түвшний өөрчлөлт гаргаж ирж чадах бололцоотой болсон боломж одоо ирсэн байгаа гэдгийг би хэлэх гээд байна. Одоо заавал улс төрд орж иж биш те. Заавал нэг дарга нь болж иж биш. Заавал одоо тийм бишээр бид нар чи иргэний нийгэм одоо энэ бид нар өөрсдөө маш их том өөрчлөлтүүдийг авчирч болохоор байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр яг энэ зүгээр нэг юм юу байна л да золбот гэж зал. Өнгөрсөн жилийн 10 сарын 15-нд нэг пост бичсэн байна. Тэр юу гэж пост бичсэн гэхээр шүүхийн шилгээний хүрээлэнд сууж исэн өмнөх очрон 5 настай охин хойд авдаг өчнөдүүлж шинжилгээ өгөх гэсэн чинь 10,000 төгрөгийг нэгсэн. Тэгэхээр одоо 5 настай охин өчнөдүүлчихэд өөрөө хурж ирээд одоо тэр шинжилгээ өгөхөд 10,000 төгрөг өгөхгүй бол үзэх боломжгүй гэсэн хариултыг өгч байгаа. Монгол улсын хэмжээнд 8 сая төгрөгийн төсөө хөрөнгөлөлт юм л өчнөдүүлсэн хүүхдүүдийн 10,000 төгрөгийн одоо хураамжаар тий орон нутгаас 3 сая, Улаанбаатараас 5 сая төгрөг. 800 хүүхдийг бол энэгээр очиж бүтрүүлж унаадаг гэсэн. Тэгээ яг энэ залуу карманаас 10,000 төгрөг гаргаа өгсөн юм л дээ. Би энийг өгчөө тий ханаг үзчихэж тэгээд. Тэгээ шөнө орж ирээд пост бичсэн. Энэ постыг бол би ч уншсан маргааш нөлөө залуутай бас уулзсан. Ингээд тэр хэдхэн хоногийн дараа бол тэр нэг 3 настай хүүхдийн төв амны хэрэг гараад 13 настай охиныг очир төвд амийн хороогоол сэрж мэддэг гээл одоо 8 настай охин замын өдрөө алга болоод ерөнхийдөө бид нар чи яачаа вэ те бүр адгуус малны хэмжээнд хүрсэн юм уу гэж харахаар хэрэгүүд араасаа дөрөв ширхэг илэрлэлт гарсан биш илэрсэн шүү. Түүнээс биш байнга юм бол гарч ирсэн. 5 жилийн хугацаанд энэс амар хэрэг тогтмол давтамжтай байсан. Зөвхөн энийг хилдэг зоригтой хүмүүс гарч ирсэн байна. Сошиал нэтворкийг нээж өгсөн байна. Түүнээс биш гинт хүмүүс ийм ихссэн бол биш. Энэ бол угаасаа байж байгаа асуудал. Тэгээ яг хоо Солонгосын оюутнууд хагас өдөр болгон 6 сарын турш жигсэж байгаа төрийн хэмжээний эргэлт хийждэг юм байна л дээ. А манайд бол ямар ч аимшигтай, ямар ч чухал мэдээлэл байсан 7 хоногийн санах байтай. Энэ 7 хоногт ингээл хүүхдэд хайртай хэвээр ингээл алаад үгүй гараал бараг хэвээр бодоо болгоё гэж байгаа л дараа 7 хоногт нь одоо юу юм те нийгмийн өөр нэг сэдв одоо юу гэдгийг одоо ямар сэдв байна сүлийг даахтар тренд болж байгаа. За мэдхгүй нөгөө янз бүрийн сонин лайв хийгээл бүгдээрээ ярьдаг те. Тэгээ тэрний дараа л шал өөр юм. Тэгэхээр нэг юм сенсац гэдэг юмыг идэж хоолдог одоо тийм хүмүүс шиг болчиход. Тэгээ нөгөө нэг хүүхдийн асуудал мартна 7 хоногийн дараа. Тэгэхээр яг бид нар яг зөвхөн энэ хүүхдийн асуудлыг бариад тэр одоо шүүхийн шилжгээний үрэлэнгийн асуудлыг бариад 8 удаагийн жигсаал хийгээд
Тэгээ ерөнхийдөө энэ сошиалыг нэлээд ашигласан. За энэ дээр бол юу гэдгийг энэ шингээний 5 орны монголчууд автобусан сууж дундаа зуулзаад энэ жигсаалыг хийж байгаа. Өөр хангаа ээжүүд, дорногов, дорнол 21 аймаг хөдөлж байгаа. За бүх энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тэрийг нүүрэн дээрээ гаргаж өгч байгаа юм те. Нүдэнэ одоо энэ дээр энэ бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг. За юу гэдгийг уран зургийн үзэсгэлэн зураг зурж байгаа энэ ашигын байгууллагууд те бизнесийн байгууллагууд ингээд 50,000 билетэн дээр нүдэнэ гэдээ хэвлэлж байгаа. Модерн намацын 24-өөс үлжээ бүх зөөгч нарт сургалт хийгээд бүх ширээн дээр нүдэнэ гэж тавиад ингээд бүтэн тийм хувц өмсгөж байгаа юм те. За юу гэдэг нь олонний танил янз бүрийн хүмүүс нь ингээд энэ би мис одоо нөгөө сагсан бөмбөг гэж бүх нөгөө мэдээллийн төвшөнд энэ мэдээллийг өгч байгаа. Тэгээ яг эцсийн нөгөө юу болж байна гэхээр 3 сайдын нэг буруу тушаал байж байгаа. Энэ журам бол тэгээ 3 сайдын тушаалыг цуцлуулад дахиж одоо Монгол улсад бага насны хүүхд хүчирхийлүүлсэн тохиолдолд хизээч мөнгө төлөхгүй шинэ журмыг шинэ 3 сайдын тушаалаар батлуулж чадчих. Энэ өөрөө ирээдүйд хэдэн мянган энэ хүүхдийн ирээдүг ямар ч гэсэн энэ 10,000 төгрөгнөөс гэтлэх ийм юм болж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол юу гэдгийг ер нь бол биднэрт боломж байна л гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй тий. Буруу зүйлийг бид нэр засаж болж байна. Тэгэхээр төрийн төлөө огтон боож хүн гэдэг үг байдаг тий. Төрийн төлөө огтон боож. Тэр золбот гэдэг залуу үнэндээ 3 сайдын тушаалыг зөвхөн иргэний үргээ биелүүлснийхаа хэмжээнд бодлогын өөрчлөлт хийх хэмжээний нөлөөлөл аваад ирж байгаа хэрэг. Тэгэхээр нэг хүн шудраг дуурахтал ерөөсөө ийм их нөлөөтэй байхад хүн болгон шудраг дуурайад ямар нэгэн байдлаар хүчирхийлээ ажгаар чимээгүй өнгөрдөг нэг ч хүн байхгүй болоход бол энэ өөрөө цэвэрлэгдэх хамгийн том зам нь тэр. Яг тэгэхээр хүчирхийллийн эсрэг дэлхийн хэмжээнд одоо тэмцсэн хамгийн сайн жишээнүүд бол иргэний хяналт оролцоо гэдэг юм байна. Мянган сайн цагдаа байгаад, мянган сайн хууль дүрэн байгаад, мянган сайн юм байсан ч гэсэн тухайн аав ээж эцэг их хөрш айл тэр иргэн өөрөө хүчирхийллийг харчаал заацсаа гэж хажуугаар өнгөрчөж байгаа. Хажуугийнх нь айл 4-5 цагаар хүүхдийг орлуулад уйлуулж хахад нэг удаа тэр 108 гээд утас руу залгачихгүй байгаа. Тэгэхээр ийм сэтгэлгээл энэ хүчирхийллийг би байлгаад байгаа. Би болгоод 10,200 үнэтэй хороонд нэг цагтаа байж болно шүү. Тэгэхэд 10,200 үнэтэй хороонд сэрдсэн нэг яг энэ золбот гэдэг залуу шиг нүдэ нээсэн нэг 500 зүгээр сайн дурын хүүхд хамгаалагч иргэн бэлтгэл энэ бол өөрөө илэрцсэн хувьд бол энэ далд хэлбэрээр одоо үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл алга болоход маш ойрхон байгаа. Тэгэхээр биднэрт өөрсдөд нь хүч байна гэдгийг бас эндээс хэлэх гээд байна л да. За юу гэдэг төрийн хэмжээнд бол яаж ч нөлөөлөл үзүүлж болно. Бид нар бол одоо айл харьцангуй бол тийм юутай болсон. Одоо 500 зочид буудалд шалгалт оруулаад 200 болгоо одоо би бага насны хүүхдүүдийн биеийн нөлөөлөлд оролцож байгаа 200 зочид буудлын тусгай зөвшөөрлийг цоцлуулж байгаа. Гэх мэт энэ зөвөр нэлээд том хөдөлгөөж бас болж байгаа. Цагдаа нар хүртэл дарга нар хүртэл өөрсдөө яриад та нар бас биднийг эвгүй болгож шүү те. Нэлээд том нөлөөлөл авсан шүү гэдгээс үлдэн ч гэсэн хэлж байгаа. Тэгэхээр яг энэ бол одоо юу гэдгийг нэлээд тэр боломж бол биднэрт илүү байна гэдгийг харуулах. За хоёрдугаар би нэг зүйл асууя. Одоо энэ Монгол улсад хамгийн чухал зүйл нь юу юм бэ? Хамгийн чухал зүйл. Маш өргөө асуулт те. Хамгийн чухал зүйл нь юу вэ? Хүмүүжил те. За бүгдээрээ маш чухал зүйл. Боловсрал, хүмүүжил те. Одоо гэр бүл, за улс төр, эдийн засаг, уул уурхай юу ч хийж бол. Гэхдээ энэ бүх зүйлээс хүн гэдэг ойлголтын хэдүүлээ нэг хасаад бодоод үз. Хөнгүү боловсрал, хөнгүү хүмүүжил, хөнгүү гэр одоо уул уурхай, хөнгүү эдийн засаг юу байдгийг те. Эцэст ямар чухал сэдв байсан хүнээ тойроод байгаа. Тийм үстэй ямар чухал сэдв байсан хүн. Тэгтэл хүн гэдэг маань өөрөө одоо энэ хүүхэд байхгүй. Бид нар хамгийн сайн нөлөөлөл үзүүлж олох. Эргээд Монгол улсын ирээдүйгээд ярих юм бол хамгийн их нөлөөтэй хүмүүс нь өнөөдөр хүүхэд байж. Би хувьдаа бол хамгийн чухал зүйл бол өнөөдөр Монголд энэ хүүхэд бол хамгийн чухал зүйлээ гэж би хараад. Ер нь энэ бага насны одоо энэ өсвөр насны бага насны хүүхдүүд хүн болж төлөвшөж байгаа Монгол хүн болж төлөвшөж байгаа дараагийн хэд үеийг авч явах. Одоо та нар бол ингээд хортой залуучууд сууж байгаа шиг 10 настайгаас эхлэх хүүхдүүд бол хамгийн чухал байна гэж хэлж байна. Тэгэхээр одоо энэ хийж байгаа зүйлд бол маш их урам зориг орж байгаа. Одоо хүүхдийн хамгаалалттай одоо хүүхдийн төлөө хүүхдийн энэ чиглэлийн ажлууд бол хамгийн утга учиртай зүйлийг хийгээд явж гин гэж хараад.
бид нар нэг хэсэг Тараншааны хүүхдийн холбоо гэдэг хүүхдүүдтэй нэг хамтарч ажилласан. Тэр 90 он Тараншаанд гараад тэгээд насаараа Тараншаанд очсон хүүхдүүдтэй. Тэр хүүхдүүд нэг эмзэглэм юм ярьж байсан. Юу гэж хэлсэн гэхээр Монгол улсын төр жил болгон дархан цаастай амьтныхаа тоог нь тоолоод 7-оор хоригдлоо, 13-аар хоригдлоо гэд цагийн үрдийнхаа мэдээгээр хэлдэг. Бидний ахын дүүс хэдэн 100-аараа 1000 давсан тоогоор алга болж байхад нэг ч удаа биднийг тоолж мэдээлж байгаагүй. Харин биднэрт бол бүртгэл байдаг. Тэгээд ингээд бүгд ийм скотчдсан иргэний үнэмлэх янз бүрийн төрсний гэрчлэгээ ингээд бүр яраатал байж идэг бүртөө чи хүүхдүүдтэй гудамжинд Тараншаанд амьдардаг. Бид нар бол хязгаарч ахын дүүсээ мартаж байгаагүй. Бид нар бол өөрсдөө хэн вокзал дээр хэн бөмбөр дээр хэн хаанад бүгдийг мэддэг. Даанч улаан цай нүдэн дээр хүүхд бидний ах дүүс байхгүй болсон. Тэр хамгийн их хэдэн 100-аараа байхгүй болж исэн үед ТV зар гадаад руу өндөр салантай ажилд явуулах те нөгөө нэг янз бүрийн 100% тэтгэлгүүдийн бүр оргид үе байсан гэж байгаа. Оочролдог гэсэн. Энд хамгийн эмзэг буюу тэрэнд хүний итгэмээргүй юмд гинэн очиж итгэх хүмүүс бол хизээш багасаа боломжийг авч үзээгүй манай ахт өнөр л байсан гэж. Хамгийн түрүүнд итгэх магадлал маш өндөр. Тэгэхээр хамгийн эмзэг энэ хүүхдүүдийг бол Монголын төр алдсан. Тэгээд алдаагүй маш олон хорих ангир руу явсан. Ингээд ийм асуудал байж байгаа. Тэгэхээр бид нар бол 90-д онд нэг алдаа хийсэн байхгүй. Ер нь бол энэ хараан илтгэх хүүхдүүдийг бол бид нар алдсан Монгол улс. Одоо бид нар дахиж алдах гэдэг юм л та. Яг тэгэхээр нөгөө хүүхдүүд маань гудамжинд биш нэг юм айл бай. Аав ээж ингээд нэг аав ээж байснаас байгаагүй нэ хүмүүс шал согтуу хэвтчихээн те. Бүртгэлгүй байна. Ингээд асуудлууд байж байгаа. Тэгэхээр энэ асуудал яг нөгөө орон гэргүй хараан илтгэх гэдгээрээ биш. Тэрнээс хэцүү нөхцөл рүү орцсон ингээд байж юм л. Тэгэхээр энэ алдааг давтахгүй тулд юу хийх вэ гэдэг ингээд харангуут одоо байгаа нөхцөл байдлыг бол ингээд харлаа л да. Одоо бид нар юу хийж чадах вэ? Ер нь юу хийж ийнэ гэхээр маш их ажлыг одоо social network-ийн тэмцлийн хэмжээнд те одоо юу гэдгийг лайк дарах, шеэр хийх те зүгээр л одоо тэр асуудал бухимдах, бухимд ийм хэмжээнд бол олон жил бас нэлээд хийж ирсэн асуудлууд байгаа. Тэгээ бид нар бол хамгийн түрүүнд ямар акшн хийсэн бэ гэхээр за одоо бол хуруугаараа тэмцэл хийхээ байлаа. Одоо зүгээр яг хамгийн ядуу газар нь хаана? Хамгийн хүчрхийлтэй газар нь хаана? Судлаа байсан. Тэгээ Баянзүрх сонгон хайрхнаар гараад ирж байгаа юм л. Баянзүрхийн шаарад үлээстэй хоёрын холбогддог хэсэг. Сонгон хайрхны улаан шулуутын хойшоо ингэр 5-6 хороо одоо юу гэдэг шинэ газар олголтоор задгаа буугаад эхэлсэн. Тэгээ ер нь бол ороо босгоо хүчрхийл маш өндөр. Тэгээ бид нэр төр зэскээс нэг удаа тусламж гуйсан байдаг. Туслаач ээ. Газар өгөөч ээ. Гэтэ газар биднэрт үг гэвэл дээ. Эзэмших гээд одоо байдаг шүү дээ тий одоо 5 жил сонгоо явдаг. Хүүхдийн ийм төв барих чинь одоо газрыг туслаач гэхэд бол нэг ш дараа нааш нь хараагүй. Тэгээд бид нэр Cover Night гэдэг зүйлийг 2 удаа зохион байгуулад 12,000 ширхэг түлхүүрний осрыг 1000 төгрөгөөр худалдсан. Ингээ 3 айлын 0.7 газрыг яг гэр оролын хамгийн хүчирхийлэлтэй бүсэд аваад 2017 оны 3 сарын 13 гэдэг чинь өнөөдрөөс нэг хэд хоногийн зайтай жилийн өмнө бол зөвхөн ийм газар авчихсан. За 6 сар үнэхээр одоо монголчууд нэгдэж яаж чаддаг, үүнийг яаж зохион байгуулж чаддаг, үүнийг харуулахын тулд бол зүтгэсэн. За яг 6 сар болоход бол 9 сарын 13-нд бид яг саяны газрыг бол ийм болгож чадсан. За энэ дээр бол 2000 м2-т 14 бүтээн байгуулалт хийгдээд дуусчих. 14 бүтээн байгуулалт. Яг нөгөө Монгол яригддаг хамгийн одоо юутай хэрэгцээтэй гэдэг хүүхэд хамгааллын төв тэндээ дотроо сэтгэл заслын танхимтай эргээд одоо нэрэ хүүхдтэй ээжийг авдаг өрөөтэй те дандаа шинэ юунууд л та. Тэгээд одоо сэтгэл зүйч хууль бүх юм хатарсан багийн дотроо байдаг. Тэндээ хүүхдээ амьдруулдаг. 72 цаг болоод гар гэдэггүй. Тэр хүүхдийн асуудал шийдэгдэл хамгаалдаг 45 хүүхд хүлээж авах боломжтой хамгаалах байрыг хажууд нь сургууль цэцэрлэгийнх нь хамт Монгол сургууль гэдэг бүх бүртэмжээр нь барьсан. Энэ анх эхлэхдээ бол яаж исэн бэхээр ерөөсөө биднэрт нэг 80 90 цайн дурын манай залуучууд тэгээ дээрээс нь бол нэг 2 сая орчим төгрөг байсан. 2 сая орчим төгрөг. Сүүлд энэ бол хэдэн тэр бумаас дэшэд авсан мөнгөөр яригдж байгаа шүү дээ. Анх бол бид нар ерөөсөө л нэг тийм тэнэг зөрөгтэй одоо хинхэгтэй өөртөө ихтэй гэдэг үгийг л сонсож бол ихсэн. Та нар одоо энэ жил бүтэхгүй 14 центны өн хамгийн өндөр жил те эдийн засгийн хямралтай үе та нарын хандвар юм хийж байхгүй. Тэгээ яг нөгөө мөнгө юугүй хүмүүс чинь мөнгөө хүмүүс чинь шарилж дүүгээд хог цэвэрлээд эхэлдэг. 80 90 хүн очих одоо нэг 30 минутанд л энэ чинь дахиад нэг ойр орчных нь 2 3 гудамны хогийг төвцөн чинь маргааш нь ярьж ин
Цангийн найрхан дүүргээс. За ингээ ганц хусан мөн үү тийм. Та энэ 12 цагаас ирээд нэг медаль зүүх хэрэгтэй байна. За ямар медаль гэж Facebook-ээс харсан хог төгсөн байна. Хүндэт иргэн. Зааварчлаарай тэр медалийг би зөөхгүй. Та нар бид нар барилга барьж байгаа. Та нар дэмжээрэй. Тэр түүхийн машин энтрээр те барилгын хог могон дээр туслаарай. Бид нарт одоо залуучууд гэж медаль зөөж би одоо ичин шүү дээ тийм үстэй. Андраас ер нь нэг медаль зөөгээд яг явах хүн байна уу? Одоо тийм байхгүй шүү дээ тийм үстэй залуучууд. Одоо залуучуудыг боломжоор буюу бодлогоор л дэмжих хэрэгтэй болохоос тэр бол хэрэггүй асуудал. Ингээ яг анх эхэлж ирсэн те яг үнэхээр юм бол үнэхээр үнэн шудраг ил тод тэгээд зүтгэлтэй өөрөө үлгэрлээд явхад юм бүтдэг. Одоо юу гэдгийг энэ 9А ангийн сурагч Номона гэдэг охин 20 ширхэг зургийг одоо өөрөө зураад тэгээд нэг ширхгийг 50,000 төгрөгөөр урчуудын эвлэлээр авч зараад 1 сая төгрөгийг бэлнээр хамгаалах байранд ханд үгээд аваад ирж байгаа. 9 дугаар ангийн хүч. Сонирхол болдог үлээ. Ер нь бол би чи одоо юу вэ те юу болчих вэ? Тэгэл одоо ганц барилгын компаниуд хурж ирээл за одоо бид нар ходгол өгдөг хүмүүстэй ахнаар нь ходгийг гаргаад өгөөл ингээл ходгийг ухаад өгдөг ч юм уу. Ерөөсөө маш их юм ажлууд явагдсан л да. Эд шийднэт. Тэгээ ингээ явхад бол ерөөсөө юм хийж байгаа хүнд бол заавал үр дүн гардаг. Одоо энэ хүмүүсүүдэд ингээл энэ портроос асгарсан эснээс өөр тоглох талбай юу ч байх. Тэгэхэд бол тэнд ингээл ямар нэгэн байдлаар хондам зүтгэгдэл те. Тэгэл эхний энэ хондамметрийг нэг газраас нүүрсний ханд болоод нөгөө нүүрснээр цементний үйлдвэр яваач цемент болоод солиол тэрийг бетон зургийн үйлдвэр дээр яваач бетон зургаар солиол тэгээ 300 м3 бетонтой болцсон бүрэн зэтэн бол байшин цатгаал анх бол бас нэлээд олон дандаа өөртөө хасах баланстай эхлээ ажлын хийлэгчдэг мөнгө нь байдаг үнэндээ тэгэл араас нь ингээл юутг төлөөл янз бүрээр явдаг тэгэл ингээл нэг хондам чинь нэг давхар болоод нэг давхар байшин чинь цаашаа хоёр давхар болоод нүдэн дээр энэ зүйл хийгдээд эхэлдэг. Гэхдээ энэ андуу тусламжн дээр ил тод байдал өөрөө аягүй чухал. Бид нар шилэн данс гэж хөтлөөд хүмүүсийн орж байгаа нэг төгрөг болгоныг яг ийм нэг багнаар бичдэг. Нөгөө талд нь зарцуулалтын багнаар одоо тайлгнадаг. Тэгээ өдөрт 2-3 удаа лайв хийх. Тэгэхээр хин хэдэн төгрөг одоо хийгээд байгаа юм бэ те? Хин тэр нь яаж зарцуулагдаж байгаа юм? Тэр нь ямар задаргаатай юм гэдэг нь бүгдээрээ ил тод байдаг. Тэгээд яг хийгдэж байгаа явцыг нь бол лайваар харуулчихдаг. Тэгэхээр ийм болоод ирэх үед хүмүүсийн итгэлцэл өөрөө аяг өндөр болдог л даа. Тэгээ хурж ирээд хүмүүс одоо нүдэрээ хараад одоо тэр хандив тусламж өгч болдог. За энэ сайн дуурайхан бол одоо юу гэдгийг өстой яг л нэг таньдаг таньдгүй хамаагүй нийлээл явж ирсэн. Тэгэл одоо энэ юу гэдгийг Facebook-ийнхаа зураг шиг байлдаа гэх гэсэн чинь энэ арай дуусаагүй байрлалын зураг тавьчих те. Одоо бол бүр гоё болсон. Facebook-ийнхаа зурагнаас гоё болсон. Тэгээ нээлт болдгийн 9 сарын 15 гэдэг өдөр нээлт. Тэгээ тэр үеэр нэг тийм давхар нэг өөр нэг юмны нээлт болчихсон. Хэдхэн хоног юм нэг аль аймагт үлээд нэг жорлонг 14 дарга ингээ яг зогсож байгаад нээсэн байт. Тоо цааш. Зураг нь явдаг та нар харж л байсан баг. Ингээ жорлонг нээс. Тэгээд бид нар за энэ нээлтийг ингэж хийгээд энэ уртын дандаа л их тоглолтог хэдэн хүүхэд байдаг байхгүй энэ ходгийн 3 хүүхэд хамраашааны 4 хүүхэд. За та нар нэг сайхан гоё хувцас өмсөд нөр амаа сайхан ухаад гэдэг. Та нар нээнэ. Тэгээ энэ төрийн бус байгууллагын тэргүүн мэргүү аль нь ч ямар ч үг хэлэхгүй. Зүгээр л 7 хүүхэд гарч ирээл хөтлөгч маань зарлаа л тэгэл энэ 7 хүүхэд нээсэн гинэ. Ямар ч тийм улсын хурлын гишүүн те ямар нэгэн байдлаар засаг дарга марга тийм хүн байгаагүй. Одоо тэгээд хүмүүс маань бол ерөөсөө үр дүнгээ гаргаад маш сайхан жигд тогтвортой ажиллаж байна л. Одоо юу гэдгийг Монгол уламжлалын сургууль гэж барьсан. Эндээ яг Монгол хүн болох одоо ухааныг те Монгол бичгээс ахуулаад одоо яг л нэг уламжлалт арга ухааныг заадаг. За эргээд бол одоо цэцэрлэгийн 2 анги бол ажиллаж идэг. За тэгэл спортын цогцлбор гэл одоо жижигхэн мини футбол тэгээ хажуу талд нэг саксны юутай. Хүүхдүүд бол эндээс ерөөсөө салахгүй. За тэгээд гэр оролт чинь нөгөө юуны гэрэлтүүлэг нэг сайн биш те. Тэгээд энд бол одоо гэрэлтүүлэг энэ нь бол бас шөнө өрөө нэлээд айтайхан харагдана. За тэгэл одоо юу гэдгийг номын сан нэг 4,000 номын фонттай яг одоо танхимаар 40 хүүхэд суугаад ном уншчих номын самтаа болсон. Тэр нь бол өсвөр насны хүүхдүүд ч хамаагүй одоо ингээд ажил одоо нас харгалцахгүй хүмүүст одоо нээлттэй байдаг. Тэгээ оюуны нэг тийм юм нэлээд сайн хийгдэж эхэлж байгаа. За тэгэл одоо хоёр ээлжийн цэцэрлэг гэхтэл одоо хүүхдүүд маань ингээд цэцэрлэгтэй айл хэдий яваад ингээд 2-5 насны хүүхдүүд нь байдаг. Бүр доороо нэрээ хүүхдүүд нь байна. За энэ цэцэрлэгт явж лээсэн биз дээ тий. Яг өөртөө жижиг юм адилхан өндөртэй. Тэгээ 9 сарын 15 төр засгаас нэг л хүн ирсэн. Мэргэжлийн хяналтаас.
Тэгээ үнэхээр толгойс гисрээ явсан л да. За та нар бол үнэхээр бас гэр хороололт бол энэ жишгийг бол гаргаж ирсэн байна. Тэгээд одоо хүүхдүүдийн хувьд өөрчлөлт их хурдан ирдэг. Одоо жишээ нь хамгаалах байр идэвхтэл ингээл ерөөсөө тижээлийн нутагл гэдэг юм чи аюу өндөр. Тэгэл одоо нэг өсөлтөн зогссон тийм одоо нэлээ ингээл нүднийх нь цагаан ингээд цаашаа яц. Тэгэл 2 өдөр ингээд шүл ухтал ингээл хамаг хөлс насгараал ингээл нүдэн гэлцээд ирдэг. Ерөөсөө тэр хоол тижээл хүртэл тийм дутмаг. Дээрээс нь тэгэл одоо утаа бол баян уушинд бол бас л яг очиод үнэхээр тэнд 24 цаг байгаад амьдрахад бол бас юм ярина шүү дээ тий. Тэгээ одоо энэ аав ээжүүдийн бид нар нэгч бэлэнчлэх сэтгэлгээг бол 100% эсэргүүцдэг. Нэг ч хүнд бэлэн мөнгө ч юм уу бэлэн юм өгдөггүй. Энэ аав ээжүүд нь бол нэлээд одоо маш их хүнд одоо амжиргааны төвшин хэцүү, архины хамаарал гэдэг иймэрхүү одоо хамгийн хэцүү айлуудыг сонгож авч байгаа юм л хүүхдээ одоо сургуульд явуулж чадахгүй. Тэгээд манай энэ сургалт соёнгигээр үйл ажиллагаанд 2 удаа таслах юм бол хүүхэд нь одоо цэцэрлэгт явах боломжгүй болдог. А эргээд энэ хүмүүс бол энэ ски таавчиг те тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн дамжлага аваад хийдэг. Тэрийг нь бид нар шууд гэрээт газар руу борлуулад өгчдөг. Тэгэхээр тэр хүн нэг таавчигныхаа хэрэг мөнгө олоод байдаг. Ерөөсөө маш хурдан амьдралын чанар сайжирдаг. Ерөөсөө та нар муусан ингээл нөгөө архич ингээл ойр жишграал хараа зүгчээсэн аав маав нэг хэдэн 7 хоногийн дараа хажууд нэг жижиг ски барьсан сууж гарч ирдэг тийм. Ингээд нэг хүн чинь нэг яг ингээд нэг боломж гараад ирэхээр хүн бас зүтгэдэг амьдралынхаа төлөө. Тэр энэ нь бол эргээд чи хөдөлмөрлөх юм бол чамд боломж нэгдэнэ. А чи зүгээр суувал хэн чамд юм өгөхгүй гэдэг. Энэ бол өөрөө бас хамгийн зөв одоо хэлбэр гэж харж байгаа. Авал нь утгын үедээ өвөл бол одоо бас айтайхан цас мөстэй. Яг нөгөө ерөнхийдөө задаргаа ингээд төсөв ингээд харах юм бол энд чинь нэг тэрбум 21 сая төгрөгийн өөрийн өртөгтэй. А ер нь зах зээлийн аншаарууд бол 2 тэрбумаас гарах хэмжээний бүтээн байгуулалтыг бол хийж дуусгаад 6 сар бид нар үйл ажиллагааг удирдаад өнөөдөр бас нэг бүтэн өвлийг давтсан байна гэсэн. Тэгэхээр энэ бол бас байшин байх бол зөвхөн эхний нэг тийм алхам байдаг. Тэр боловсон хүчний багийг бүрдүүлээд тэр хүчирхийлэл тэр бүх кейстэй өдөр болгон ажиллаад ингээд үйл ажиллагааг жигдрүүлнэ гэдэг бол өөрөө нэлээд том даваа байдаг л та. Тэгээ яг залуучууд одоо яг төр засгаас нэгэнт одоо ойрын хэдэн жилийн ирээдүйг бас харагдахгүй байгаа үед бол янз бүрийн хаалга онгойд гэл юм байна л да. Одоо байнгын урсгал зардлыг яах вэ гэхэд жишээ нь би бол хамгийн анх бол Америк руу яваад 5 хотын монголчуудтай уулзаад тэгээд нэг хүн нэг өдөрт $1 5 жил одоо иж хэдийн орны үйл ажиллагааны зардал одоо хандуулдаг систем гэдэг зүйлийг үүсгээд тэгээд Америкийн нэгдсэн улс нэг 10 жил дээш л амьдэрсэн нэлээд санаа нийлдэг тийм залуучуудыг төрийн бас байгуулад тэгээд тэнд нь одоо яг албан ёсны офишл болгоод хүмүүсийн данстай холбоод тэгээд одоо нэг агримент ингээ хийцэн үед автоматар сард $30 виза картнаас татагддаг системийг үүсгэн гут жишээ нь 400 иж хэдтэй агч байлаа гэж бодоход нэг сард $12,000 нэг дансанд цуглардаг. Тэр нь шууд Swift кодороо одоо Монголын данс руу орж ирээд цаашаа цалин тавьдаг явдаг. Энэ гаднаас хөндлөнгийн аудиттэй ийм системийг ерөнхийдөө байгуулчих. Ингээд ирэхээр энэ нөгөө нэг хүний $1 сарын өдрийн нэг колоны мөнгө, сарын нэг хоол идэх мөнгө гэдэг бол одоо Америкт байгаа хүмүүсийн наран дээр бол том ачаад биш. Харин тэр хүмүүс маш их дуртайгаар энд одоо оролцож байгаа. Бид нар бол бүр тайлан тавьдаг 7 үндсэн үүрэгтэй хүн. Одоо яг таны мөнгө яаж зарцуулж гин гэдгийг байнгын одоо тайлгнадаг юм систем үүсгэж. Ингээд ирэхээр энэ бол яг нийтдээ нэлээд том одоо Монголын бас нэг л том ачааг бас энэ салбарт бас гайгүй үйлцээ яваад байгаа юм л та. За ингээд эцэст нь хэлэхэд зүгээр логикийн хувьд бол надад ингэж харагдаад байгаа. Ингээд за бид нар ингээд ямар нэг юм эхлэх үед те шинжлэл өөрөө тийм амархан ирдэг юм байна л да. Шин юм дандаа эсэргүүцэлтэй ирдэг. Одоо ялангуяа анх хүний 8 гэл ингээл яаж яхад бол ингээл ойр дотноос маш их эсэргүүцэл ирэл ерөөсөө энэ салбар руу ингээл цөөхөн энийг ойлгодог тийм байс. Тэгээд эхлээд энэ тухайн хүн манлайлах гэж байгаа бол асуудлыг шийдэх буюу өөрчлөлтийг авчрах гэж байгаа бол өөрийнхөө хийх гэж байгаа юмд бүр юм хинхэгтэй маягийн ихтгэлтэй байх хэрэгтэй байна гэж би харж байна. Тийм байж ич чамд цөөхөн чултгай одоо хүн итгэж баг үсдэг. А өөрийнхөө хийх гэж байгаа юмд итгэл байхгүй те. За би ер нь л ийм бодоол яваад тийм хэрэгцсэн. За нэг бол за мэдхгүй ямар ч байсан ийм юм хийчихвэл айтайхан л да гэх тийм биш. Одоо энэ ичдийн орны төсөл тэр барилга эхлэхээс 1 жилийн өмнө би Америкт очиод энэ 5 уулзалтыг хийж ирсэн. Эн чинь бол аль хэдийн төвөө барьсан хүний ажил байхгүй тийм үү? Төвөө барьчаад үйл ажиллагааны санхүүжилт ярнээс тэгэхэд бол очиод ингээд энэ бол болноо. Энийг барьж чаднаа үнэхээр зүгээр ингээд энийг одоо итгэж надад итгэж гэж хэлэх үед надад юуч байхгүй.
газар байхгүй, мөнгө байхгүй, төсөл байхгүй, эргээд юу ч юм уу үзүүлэх юм юу ч байхгүй. Тэгэхэд бол одоо би энэ 3 сарын 15-нд Сиэтл хотоос дахиад нэг эхлээд Виржиниагийн арал хүртэл нэг 17 8 хотоор бид нэр багаараа явж энэ том компанид ажиллах юм. Тэгэхэд бол одоо үнэхээр бардам яг нэг жилийн ярьсан зүйлээ бүгдийг хийцэн одоо нөгөө ажилчин хийх гэж шүү гэдэг зүйл ярих гэж байгаа болохоор нэлээд том одоо ихтгэлтэй юм гэж бодож байна. Тэгэхээр энэ эхлээд өөртөө итгэх үед дараа нь хүн хоёулаа болдог. Хоёр хүн өөртөө итгэх үед дөрвөлээ болдог. Дөрвөн хүн өөртөө итгэх үед нөлөөлөл буюу тодорхой хэмжээний ажлыг хийж чаддаг. Тэр хийсэн зүйлд итгээд дахиад 10 хүн нэгддэг. 15 хүн нийлээд зүтгээд тахад дахиад хүнд харуулах ядаж нэг фундаменттай болчдөг. Ийм үе дахиад 50 хүн нэмэгдэж орж ирдэг. Ингээд 50-лаа зүтгэж байхад нэг давхар байшин босгочдөг. Дахиад 100 хүн энэ үед орж ирдэг. Ингэж явсараад энэ зүйл үнэхээр том хэмжээний итгэлцлийн нөлөөлөл хоёрын харилцаа ингэж байна. Хамгийн анхны л тэр нэг цэг дээр л унчих юм бол эргээд энэ сүүлийн том юм харахад маш хэцүү бол. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө хамтдаа хийж байгаа бүтээн байгуулалт. Хүний хувийн зорилго дээр ч гэсэн адилхан. Би нэг ийм айтайхан би одоо юу гэдгийг зурглаач болмоор байхад заавал намайг те сэтгэл зүйч бол гэдэг те. Тэрийг ингээд анх хилээд ирэх үе дандаа эсрэг үзэлтэй толгордог. Тэрнтэй адилхан бид нэг ингээд мэрэгчлээ сонгохоос ахвалаад төсөл мөрөөдөл анх ингээд эхлүүлж явах үед хүртэл дандаа энэ гадны нөлөөллүүд ийм зүйлүүд бид нарыг одоо сарниулдаг. Тэрийг одоо наач бүтэхгүй гэдэг үгийг маш их хэлдэг те. Тэгтэл хамгийн анх над ээжтэй орон чинь бүтэхгүй яасан өөртөө хинхттэй ихтэй юм бэ гэж ярьж ирсэн хүмүүс 9 сарын 15-нд нээлтэн дээр бараг бүгд ирсэн. Тэгээд за одоо яаж нэгдэх вэ? Одоо би яаж нэгдэх вэ гэдэг зүйлийг бүгдээр хэлж. Тэгэхээр энэ бол өөрөө энэ бол маш их том одоо зөвхөн Баян Ушуу гэдэг газрын асуудлыг ярихгүй байгаа байхгүй. Энэ том одоо нэг ийм монголчууд ингээд нэг тийм янз бүрийн улс төрчихгүй шашин биш те ингээд яг зүгээр л ийм залуучууд үзэл бодлоо нэгтгээд зөвхөн хүүхэд гэдэг юм дээр фокслоод байхад бид нар Монгол Улсын засгийн газрын 15 жил хийж чадаагүй зүйлийг 6 сарын дотор хийж болдог гэдгийг харуулчихаар энэний дараа бол энэ гэрэл асаа цаашаагаа төгөхөд маш их том одоо зам нээгдэж байна гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ модуль те Баян Ушуу гэдэг газар миний ярьсан тэр 3-5 жилийн дотор бид нар маш их алдна. Тэгээд алтаа болгоныгоо бид нар Монголынхаа хөрсөнд маш сайн тааруулсан модулаа үүсгэн. Ингээд хаач аваачаа тавьсан копи паст хийгээд тавихад тухайн газрынхаа энэ хүүхдийн асуудлыг боловсрал, хамгаалал, хүмүүжлийнхэн төвшөнд шийддэг, эрүүл мэндийн төвшөнд шийддэг ийм модулыг үүсгэсний дараа бол тэр модулыг бол бид нар энэ 21 аймаг 9 дүүрэгт одоо хийхэд энэ систем гэдэг зүйл Монгол улсад үүсэх боломжтой гэж харж байна. Ичдээ орныг бас л юучгүй газарчгүй мянган ч төгрөггүй байхад бас ингээл ярьж явж байгаа л гол нь хоосон яриаг өнөөдөр бүтээн байгуулалт үнэхээр нүдэн дээр харагдаад үр дүнгээ өгөө явж байгааг бол дараагийн том улсын харааг бол харчихсан байж байгаа. Тэгээ энэ маань бол миний төрөний хэлсэн шиг Монголд хамгийн чухал болох бидний бас дүүнэрийг хүүхдүүдийг эргээд та нарын хүүхдүүд өсөх нийгмийг бүтээхэд бол энэ өөрөө яг өнөө маргааштай гинт нэг хүнд бэлэг өгөөл, гинт нэг хүнд хувцас тараагаал, гинт нэг хүнд хоол өгөөл шууд одоо ингээд хамтдаа зураг авахуулаад нөгөө хүн баярлдаг шиг үр дүн гарахгүй л те. Хүний хүмүүжил боловсролын асуудал бол удаан хугацаанд хэдэн жилийн дараа ингэж энэ үр дүнд маш бага хэмжээгээр гардаг. Гэхдээ энэ бол өөрөө хамгийн чухал нөлөөлөл ийм байна. За тэгээд 5 дахь орой нэг баахан хүний 8 энэ төр ирсэн. Намайг бас уучлаарай. Өнөөдөр бас ямар ч байсан чухал гэж бодсон нэг хоёр зүйл. Нэг нь энэ эргээд та нар яг хоёрхан өгүүлбэрч хийжлээд гараасаа гэж миний хүсэж байгаа нэг юм нь бол тэр иргэний хяналт оролцоо буюу тэр золбот гэж залуугийн жишээ шиг яг чиний өөрийн чинь одоо тэр дуу хоолой тий одоо яг хувь хүний төрийн төлөө огтон боож өгөх биш тэр золбот гэдэг залуу төрийн төвшөнд өөрчлөлт авчирч чадж байгаа шиг хүн болгонд өнөөдөр тийм хүч байгаа учраас эзээч энэ хүчирхийлэл ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа энэ зүйлийн хажуугаар эзээч битгий чимээгүй эзээч битгий харчаад хараагүй юм шиг гарч байгаарай. Ядаж тэн дээр бол заавал тэр дуудлагыг өгдөг, заавал тэн дээр үгээ дуурдаг тийм иргэн байгаарай гэж нэгдүгээр дүрэлж байгаа. Хоёрдугаарт бол үнэхээр биднэрт одоо ичдийн орон шиг боломж
нэгдэл ийм зүйл бол өнөөдөр одоо байна. Бид нар бол ерөнхийдөө монголчууд бас нэгдэж чаддгүй ш, нэгдэж чадчих. Залуучууд бол шал өөр төвшөнд асуудлыг хардаг болчихсон. Ийм шинэ үе өрцөн учраас бид нар бол юу ч хийх боломжтой бас болсон шүү гэдгийг бас хэлэх гэж байгаа. Тэгээд бас одоо их сайхан сонсож өглөө гэж би бас бодож юм юу бүгдээрээ анхааралтайгаар тэгээд тэр ховор зогсож байгаа залуучуудад бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр бид бүхэн хандлагын бас нэгэн хэлбэрийг л авч үзлээ. Юу гэхээр хүүхдүүд хүчирхийлэл гэсэн. Энэ бас бидний хандлагын нэг хэлбэр. Гэхдээ бидний амьдралд маш олон хандлагын хэлбэр байгаа. Одоо ялангуяа сошиал дээр маш их хэрүүл тэмцэл бие бинийгээ доромжлох янз бүрээр болох тий хүний сэтгэл санаанд нөлөөлөх. Дээрээс нь замын төвчрөд маш их стресстэй. Энэ бүх зүйлээс залуучууд бидний гарах боломж байна гэж бидний зүгээс харсан. Тэгэхээр бид нар салбар салбарын өөр хүмүүсийг бид нар авч ирээд өөр одоо өнцгөөс хандлагын талаар энэ залуучуудтай хуваалцъя. Тэгингээ зөвхөн хүмүүсээр яриад бид нар өнгөрөх биш. Хэдүүлээ энийг цаашаа улам дэлгэрүүлээд яг нөгөө ганжавхлаахын энэ зүйлийг ганцаараа эхлээд дэлгэрүүлсэн шиг энэ зүйлийг хэдүүлээ нэгэндээ эерэг одоо хандлагыг бий болгох, зөв хандлагыг бий болгох энэ ажил дээр залуучууд бид хамтдаа нэгдээд эерэг зүйлийг одоо нийгэмдээ улс орондоо бий болгоё гэж бидний зүгээс зориод байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн нэг зүйлийг эхлүүлье гэж зорьсон. Тэр юу вэ гэхээр эерэг хандлагыг түгээе гэж челленжийг бий болгоё. Бүгдээрээ энэ дээр нэгдээд энэ дээр өнөөдрийн лекцийг тавьсан ганж авах махыг эхлэлийн тавиач гэж бидний зүгээс хүсэж байгаа юм. Энэ челленж ямар челленж байх вэ гэхээр эерэг хандлага нэгдэцгээ челленжд нэгдлээ. Тэгэн гутаа миний зүгээс ийм зүйлийг уриалж байна гэсэн уриалгаа өөрөө бичээд тэгээд найзуудаа таглах. Тэгээд тэр найзууд нь цаашаа яг өөрөө энэ өөрийнхөө зүгээс нийгэмдээ залуучуудаа юу уриалахыг хүсэж байгаа юм, юу өөрчлөхийг хүсэж байгаа юм, юу болохгүй байгаа юм. Энэ бүх зүйл одоо залуучууд ингээд ширлээ явах юм аа. Тэгэхээр эндээс маш олон асуудал ургаж гарч ирэх байх. Маш олон зүйлийг хүмүүс нэрийг бодох байх. Энэ 3 сая мундаг эерэг хандлагатай болох нь чухал биш ээ. Тодорхой хэмжээний нэг залуу гэсэн, 2 залуу, магадгүй энэ сууж байгаа 100 хэдэн залуу байх болов уу гэж миний хүсэж байгаа юм. Өнгөрсөн лекцэнд ч маш олон залуучууд суусан. Өнөөдөр ч гэсэн хаалганаас бүтсэн маш олон залуучууд байна. Орё гээд эндээс ирээд багтахгүй явж байгаа маш олон залуучууд байна. Тэгэхээр бид нар дараагийн үйл ажиллагааг илүү том заалан хийх зорж байгаа юм. Дээрээс нь бас илүү чадвар дэлгэдэгчдийг бас урина. Тэгэхээр дараагийн нэвэгдэж гисэн бас ингээд оролцоод явцгаая.